Үүний нэг гол төлөөлөгч нь бол таван салаа. Монгол орнд таван цул эрхтний үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг олон төрлийн ургамал ургадаг. Үүний нэг гол төлөөлөгч нь бол таван салаа. Найрлаганд нь саслаг бодис, глюкозид, кубин зэрэг бол агуулдаг. За монголчууд эрт дээр үес таван салааны навч үр шүүсийг өргөн хэрглэж ирсэн бөгөөд хөхүүл ханаад уушгины сүрээ зэргийг эмчлэхэд мөн артерийн даралт бууруулах янз бүрийн арсны өвчин, яр, шарх, хатиг, давсхны өрсөлд өвчний үед гадна талаас нь шавших болон зайл гаргаар бол хэрглэж ирсэн. Сүүлийн үед ходоодны хүчлэх ихсэн үед бол шүүсээр нэмчилж байгаа. Таван салааны хувьд бол ходоод 12 хуруу эзний шархны эдгэрэлтийг түргэсгэх ходоодны булчирхайн шүүрэл ялгаралтыг бол зохицуулах, өрсөл намдаах, ходоодны агшилт хөдөлгөөнийг удаашруулах, гүлгэр булчингийн агшилтыг сулруулах, мөн бол тайвшруулах зэрэг бол үйлдэлтэй. Шин түүсэн навчны шүүс нь нүдний эврэлийн шархны эдгэрэлтэнд бол сайнаар нөлөөлдөг. За Аз болон Европын зарим орнуудад навчаар бэлтгэсэн хандыг амьсгалын замын өрсөлд өвчин, хөхүүл ханаад уушгины бактери зэрэг өвчний үед цэр ховхлох зорилгоор өргөн ашигладаг. Таван салааны ханд агуулсан цэр ховхлох үйлдэлтэй гербион гэж юм бол байдаг. Мөн ходоод 12 хуруу эзний шархны эдгэрэлтийг түргэсгэх зорилгоор таван салааны шүүс зөгийн балтай ханд мөн байдаг. Хандыг бэлтгэхдээ хатаасан навчаа нүдэд 200 мл буцалж буй халуун усанд жижиг цайны албагаар хийж 15 минут байлгаад бол шүүдэг. За өдөрт 3 удаа цайны албагаар тогтмол уух бөгөөд нэг удаагийн ээлж имжлэхийг бол 14-өөс 21 хоног гэж тооцдог.